За өнөөдрийн оролцогчид маань дор бүрнээ маш их нухацтайгаар хоолой хийгээд явж байна. За яг одоогийн байдлаар цаг 25 минутын хугацаа үлдсэн байна. Бээжин нухас. За бээжин нухас энэ өгөрцөний энэ зүсэлт сүүлийн үед фэйсбүүкээр айгүй их мод болоод байгаа. Яг энэ зүсэлтүүд. Энэ зүсэлтийг яаж хийж гарч байгаа вэ? Айгүй энгийн өгөрцөг их гоё харагдуулж өгдөг ийм одоо зүсэлт байгаа. Тэ. За манай Үлзий бат маань болохоор ер нь их тийм чимэглэл тийм өөрийнхөө хийсэн хоолыг сүртэй харагдуулах тал дээрээ бол айгүй их ажилтдаг. За манай уламжлах баяр маань болохоор Европ стилийн хоолыг хийгээд эхэлсэн. Одоо энэ бүх одоо төрлийн ногоонуудыг ингээд хийгээд тавьсан. Энэ лирнүүд яг яаж явахыг би бол мэдэхгүй байна. Ямар ч цаг вино дотор авчиад лирийг улаан өнгөтэй болгоод чанцсан лир байна. За манайхны дууя гэж хэрэгэлдэг ногооны толгоонуудын таслаа ичиж. Хойдлыг хэрэглэж гэнэ үү? Толгоонуудыг хэрэглэж гэнэ үү? Одоо бандуу гэж ярьдаг те. Одоо бандууны bean sprout, англиар бол bean sprout гэдэг. Тэрний толгойг нь авцсан хуурах чинь яг хэрэглэж байна. Нугасны чи шарагдчихжээ. Энэ залуу маань болохоор нугасаа доотлоход тавихгүй саргар дээр нь тавиад тосын доош нь унгаах маягаар явуулж байна. Гэхдээ гэрт ингэж хийвэл бас хэмжээгээр утаа гарах магадлал ихтэй. Төмсөөч гэсэн бүгдийн дээр нь шарж байна. За ингээд энэ 20 минутын дараа бид нар бүгдээрээ хамтдаа энэ хоолыг шүүгчдийн өмнө хэрхэн гоё байрлуулж энийгээ тайлбарлахыг харна. Сүүлийн нэг 15 минутыг бол хамгийн тул гал дээр хийгээд шажинартай болох хэрэгтэй байна. Одоо хэд дээр байгаа? Чи ерөөсөө 100 салхиар уу тий? Ерөөсөө хамгийн ачаа. Гүн хамгийн сүүлд нь уг нь шажинартай болгоод уг нь бол миний бодлоор л жоохон. Тэгээд гадаа нэмээд өгөх багаар 15 минут хамгийн сүүлийн 15 минутыг дээш нь харуулж хагаад нэг тийм төлөвтгөл аюул багт яа наа чи өөрөө доктор аюул тас агуулж идэв. Арьсан завсраа. Зуун гайгүй байх шүү. Бид нэг толгой анхудаа хийж байгаа болохоор жоохон санаа зовоод байна тий. Шалгаар энэ суши утгач юм ба штэ. Яг одоо ингээд ашиглахад айгүйх ур чадвар шаардсан. Маш иртэй. Ягаад гэвэл одоо энэ суши утгач юм юу гэдэг вэ? Хоёр төмөр гэдэг вэ? Бид нэг өрөнд энэ утга ямар мэдэх вэ? Нэгтэл нь болд, нэгтэл нь ган. Тэгээ болд нь болохоор маш иртэй болдог. Гэхдээ маш эмзэг. Тий. Энэ суши утгыг ирлэнэ гэдэг чинь өөрөө бүр амар нарийн. Хин бол Үлзий бат бол үнэхээр хутгандаа бол чи бол бас үнэхээр мундаг байна. Би шефүүдийн хутгийг ингэж хараад шефийн хутгаа ямар авч явж байгаа гэдэг шефийн аюу том ур чадварын нэг байхгүй. Яг суши гэрчиг хэмжээний арай биш вэ. Гэтэ бас нэлээд давг байна. Сайн байна. Мосон зориулж ирсэн байна. Тий. Яг сушийн зориулж ирсэн хутгач шал өөр шүү дээ байхгүй. Ингээл ихлэрч болох гэж байна. Ерөнхийдөө яг шефүүд ингээд ерөнхийдөө яг нэг утганы хэрэг яг хүмсэн дээр. Одоо чинь ингээд энэ гурав ингээд нэг ком гэж явдаг. Энэ одоо энэгээр нөгөө том загас махс юм. Загсаа янзлан. Энэ бол сушигээ ирч чинь. Энэ бол ногоогоо ирч. Тийм гурван утга байгаа. Айгуу сайн ирэлдэг байгаа байхгүй. Буруу ирэлдэг хүмүүсийн хотын хэлбэр нь алдагдчихдаг байхгүй. Маш нэрч яг ингээд энэ градус нь зүв байх хэвээр. Чи өөрөө ирэлт юм уу? Тий. Good. Impressive. Энэ хоёр адилхан нэг төрөл. Одоо энэ бол харин нөгөө яриад байгаа чинь буруу хэлсэн. Чиг нарийн харуул. Энэ айгүй удаж байгаа. Нарийн харуул энийгээрээ жоохон ингээд доошоо болцсон. Энд яг ийм байх хэвээр ч тийм. Тэгэхээр энэ яг хит удуулаас хотор юм болно л доо. Энэ л бас нэг. Гэтэл эн чинь гоё шүү дээ. Ийм хотгонууд чинь айгүй үнцэнтэй шүү дээ. Гэхдээ ерөнхийдөө энэ савсаа чухалчилж байгаа. Тий. Энэ юмыг яаж мэдэх вэ? Тий, юмыг яаж цапаасан. Энэ бүгдээр нөгөө танд хаалгадаа анхудаа хийж байгаа болохоор бас дандаа нэг юмыг яаж мэдэх вэ гэсэн баримттай яваад. За цагийн хувьд хэд болж байгаа лээ. 15 минут. Зээшин дээш нь харуулахгүй юм. Тэгээ. Сайн байна.
Гэхдээ ер нь бол нэг цаг 30 минут яхад криспи схем авах амаргүй юм. Тэгээд нэлээ слоу кук хийж замги энэ За цаг бол яг 10 минутын хугацаа үлдсэн байна. 10 минутын хугацаанд та нар хоолой бэлэн болгоод шүүгчдийн өмнө байрлуулах хэрэгтэй. Баян өндөг буюу NBC компани нэгдүгээр зэрэглэлийн энэ өндөг үндэсний томоохон үйлдвэрлэгч. За энэ тэмцээнд одоо маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа NBC компани маань одоо мөн төрөний нэвтрүүлэгч дээр манайх одоо дахианы бүтэн мах шарсан. Та нар бол NBC-ийн бүтэн дахианы мах аваа шарж үзээрэй. Үнэхээр шүүслэг гоё мах байдаг юм билээ. Яг би өөрийнхөө 100% гаранти хэлж байна. Шууд хэрэглээ үзээрэй. Их сайхан амттай байдаг юм билээ шүү. За манай цаг дуусч байна. Цаг дуусахад 10 секундын хугацаа үлдсэн байна. За 10 секунд 10 9 8 7 6 5 4 3 2 1 дууслаа. Цаг дууссан. За цаг дууссан шүү. За ингээ манай эхний оролцогч Үлзий Батын хоол шүүгчдийн өмнө бэлэн болцсон байна. За ингээд Үлзий Бат таныг шүүгчдэд хоолой тайлбарлахыг хүсэж байна. За өнөөдөр би Beijing Duck буюу Хятад маягийн Хятад орны нэрийн хуудас болсон дэлхийд брэнд болсон тийм шарсан нугсыг шарсан байгаа. Хоолой тайлбарлахын өмнө бол тайлбарлахдаа дөрвөн зүйлийг бол тайлбарлах зүйтэй баг. Нэгдүгээрт яагаад заавал Beijing хэв маягаар шарсан бэ гэхлээр нугс маань өөрөө хүний биед бол маш олон зүйлийн үр өгөөчтэй байгаа.
нэгдүгээр хамгийн чухал нь хүмүүс тэр болгон сайн мэддэг. Суц нарилт гэж өвчин байдаг. Нарийсдаг. Тэр зүйлд бол нугасны мах маш сайн байдаг. Хоёрдугаарт нугас маань өөрөө холестерин багтай уур гихтэй тийм мах байна. Зүрх судасны үйл ажиллагаанд маш сайн байдаг нугасны мах. Хоёрдугаар, гуравдугаар гэх юм бол энэ хоол маань 1400-аад оны үеэс хэлж Хятадын Хэбэн мужаас хэлж үүссэн байдаг. 1800-аад оны үеэс яг Бээжин хэв маягийн болж Хятадаараа тараад эхэлсэн байдаг. Ийм хоолыг хийсэн байгаа. Яг үндсэн амтын хувьд бол яг үндсэн соусаар нь бүгднгийнх нь орцноор нь хийсэн байгаа. Ерөнхийдөө декорэшн дээр чимэглэлийн тал дээр бол би өөрөө санаагаа оруулсан. Хийцэн хувьд бол яг л Хятад Бээжин даг. Бээжин даг маань үндсэндээ 3 хоол болж задардаг байгаа. Нэг нугас маань main course болж задардаг. Өнөөдрийн хувьд бол нэвтрүүлгийн үүрэг даалгавар юугаар яг бүтээр нь шарт тавьсан байгаа. Энэ маань эхлээд рол буюу оромог болдог. Хоёрдугаарт ясаар нь нуруу болон хавирганы ясаар шүл хийдэг байгаа. Гуяар нь бол хуурах хийдэг. Энэ маань өөрөө 3 өнгийн чинжүүтэй, энэ нь бас Хятад орны бэлэгдлийн чанартай 3 өнгийнхөө чинжүүг оруулж хийдэг. Энэ 3 хоолных маань задарж байгаа 3 хоол нь 3 л өөр амттай болдог. За үрзээ хатад маш их баярлалаа. Шүүгчд болгоно. Юмш одоо ширээ засаал одоо тавглалт одоо тавилт үнэхээр гайхамшигтай байна. Баяр хүргэе. Тэгээд үнэхээр амттай авах гэж найдаж байна. За яг чи аль махных нь аль хэсгээс чи надад зөвлөмөр. Цээжийг би дээрс нь хийж тавьсан баг. Өнөр харагдах марагдах юм байна. Хоёр ширхэг тавьд. Жинхэнэ Бээжин хүн юу гэж хэлэх юм байгаа надад хамаагүй. Тэгээ миний хувьд бол Бээжин нугас болцсон байна. Үлзий бод. Өстөө сайн ажилласан байна. Баярлалаа. Соус нь та бэлэн байсан юм уу? Хийсэн соус. Бас энд хийсэн. Бэлэн соусууд юу ашиглаагүй. За яаж хийсэн? Хоосон соус байгаа, жам байгаа, варен байгаа. Чавганы барин уу? Үгүй. Олон жимсний баг зэрэг холимог тийм варен байгаа. Заавал чавгаад яадаг гэдэг бидний юм. Тэр бол чавгалаар ордог гэдэг. Гэтэ надад амар гоё. Энэ бол бас гайхалтай гоё болжээ. Үнэхээр юм бас одоо скин айгуу гоё байгаа шүү дээ, гоёлсон байна, шүүслэг байна. Амтны ерөнхийдөө чиний хийсэн бүх арга техникүүд байна. Айгуу мундаг байна. Тавны чимэглэлд бас маш их хичээл зүтгэл гаргасан байна. Бүтээлч хандсан байна, тий. За. Надад бол комент алга. Браво. Маш их баярлалаа. Тэгээд шүүгчдийн дүгнэлт гарт таны төр зөр хүлээж авах хүсэж байна. Япон орны хоолыг анх 17 оноостойгоос эхэлж тоогооч хийсэн. Яг Япон хүний доор ажилласан. Сурах зүйл маш их байсан. Тухайн үед Ямасаки Хироми гэдэг тухайн үедээ Японы элчин сайдын яамд ирсэн тоогооч тийм хүн байсан. Маш сайн чадвартай тийм хүнээс чадах ятгаараа өөртөө юм сурж авсандаа бол бас маш их баяртай байгаа. Ерөнхий миний давуу тал юм бол Аз хоол. Үүрэл. За манай хоёр дахь тоогооч уламжлах баяр. Та хоолоо шүүгчдийн өмнө авчирнаа. За өнөөдөр миний хийсэн даак буюу нугасны мах. Нэгдээ бүхлээрийн шарсан баг тий. Энэ маань болохоор даак маань өчтөр нь буюу одоо нарийн ногоонууд амьд юмуд маш баялагтай нарийн ногоонууд орсон. Мөн соус нь болохоор помогранат буюу манайхнаар анар жимсний одоо улаан винотой болж тийм соус хийсэн байгаа. Мөн улаан винонд лирэ өнгө оруулах зорилгоор
мөн улаан виноныхоо амтанд лирийг шингээх зорилгоор лирийг улаан вайнд чанж өгсөн. Европ стилийн. Тий, ерөнхийдөө Европ стилийн. Тэгээд даку болохоор зүгийн бал, баг зэргийн паприка зэрэг амтал шарсан байгаа ерөнхийдөө өнгө оруулалтаар. Тий. Дотроо бол нэг алим тэгээд пампкин шар хулуу баг зэрэг жоох хийгээд розмари, давс перц гэж амталсан байна. За баярлалаа. Шүүгчд усыг болгоно. Юу яаж штэ тэр анар жимстэй улаан виноны сүмстэй. Ерөнхийдөө ийм яг ямар үндэсний стил болоод яг ийм болж ийм амт яаж чи өөрөө эсвэл зүгээр бодож олсон юм уу? Эсвэл яг ийм рецепи ер нь байдаг юм уу? Ер нь би байдаг гэж бол сонсоогүй. Ерөнхийдөө өөрөө бодоол хийсэндээ соусны хувьд бол Зохицох байх гэж бодоод өөрөө хийсэн юм шүү дээ. Яг тэр соусаа хийдэг юу байсан. Яг соусаа нэг өдөр хийгээд анар нь яг тэр өдөр олдоогүй. Тэгээ улаан вино лирээ зөвхөн амтанд оруулаад тэгээ баг зэргийн синамон хийгээд тэгээд жоох амт оруулсан байна. Энэ бол улаан виноны соус биш ширгээсэн улаан вино юм уу? Тий, ширгээ алкоголын гаргасан. Алкоголын гаргасан. Ширгээсэн улаан дарс. Тэрэн дотроос нэг лир чанчихсан. Тэгээд дээрэс нь яадын билээгээд анар байхлаар анар хийгээд. Үгүй ерөнхийдөө яадын билээ гэж тийм бодоагүй. Ерөөсөө анханасаа хийн гэж бодоол. Тий, хийсэн. Чи бол зогцсон гэж бодож одоо өөрөө тэгж крейт болсон юм байна шүү дээ, тий? Ерөнхийдөө зогсон гэж. Одоо ерөнхийдөө цээж махаасаа амтлал. Би лирээ эдгээр нэг түрүү бэлэн болгочихлоо гэж зүссэн чи харин зүгээр ч юм уу? Өөрмөц санагдаад явчлаа. Аяр болон томыг. Арснаас нь лав маяр биш үстэй. Энэ лимон юу зориулагдсан? За лимон дуртай хүмүүс байдаг. Яг бол лимонд ер нь шахаад идэж болно. Эсгэлэн болоо мөн. Эсгэлэн болох зорилготой. Юугаар хийсэн юм бэ? Энэ луун ерөнхийдөө өндөгтэй миксертэд тэгж өнгө оруулсан байна. Чи бол бас ерөнхийдөө бол нөгөө жоохон Аз стилээр тэр юу яаж байгаа юм бэ те бас тэгж ойлгож болох уу? Одоо яг энэ панкейкэнд ороод нөгөө бас нэг одоо Бээжин нууцын санаа байгаа шүү дээ те. Гэхдээ амд нь өөрөө болохоор Европ гэж байгаа те. Тэр панкейк нь болохоор нэр яг нэг юм Мексик, Латин Америк стилтэй те. Сүнснээс нь биеэр авч явах. Аль сүнсэн дээр вэ? Энэ үү? Тэ, наадах чи. За эндээс нэг ганц ширхэг байхад болно гэж утсан. Лир. Хийх үү? Шефтэй ми хийх үү? За баярлалаа. Эс шеф. Энэс үү? Ерөнхийдөө анар жимс маань эмэгтэйчүүдэд их сайн. Ерөнхийдөө нүүр царай. За тэгвэл тавьчих дөө. Идгүү. Болно. За баярлалаа. Эмэгтэйчүүдэд яг ямар вэ? Эмэгтэйчүүдэд бас сайнаар ойлгож байгаа шүү. Ер нь эмэгтэйчүүдэд сайн бол эмэгтэйчүүд илүү сайн байгаа шүү дээ. Эмэгтэйчүүдэд л сайн байвал эмэгтэйчүүд болоо явчих шүү дээ. Тийм үстэй. Анар жимсийг ходоодонд аяасан гэдэг үлээ. Тэгээд хүний зүрхэнд цаашаа их сайнаар илүүлдэг бай. Ингэж бол идэндээ байхгүй. Чиний хүн бид Бээжин нууц утсан юмсан. Амтнууд ямар ч юм ондоо. Ингээд тавхтай яг зүгээр ногоогийн жоохон баг хийх зүгээр дан нугасаараа дагнадаг гэж. Тэгээ хажууд нь зүгээр юуг нь тусдаа. Юу юм? Ногоогоо тусдаа эндээ зөвхөн дака ороогоод тэгээд соусаар яасан бол тэгээд идэх юм бол зүгээр баг. Тэгвэл энэ ногоо ч нөгөө
Айгуу тийм үү? Тэгээ ерөнхийдөө бас л аятайхан хамтлаг гарсан байна тий. Баярлаа. Нэг тэр гихийн нөгөө хэлчихэд хэцүү нэг мэдгүй нэг амт байдаг штэ. Тиймэрхүү санагдаж байна л да. Гэтэ их аятайхан давгүй. Энэ хоол анхудаа хийж байгаа шүү тийм ээ? Тий, би ерөөс анхудаа хийж Анхудаа хийж байгаа байгаа. болохоор би зөвхөн миний санаа магадгүй чи үгүй тийм байхаас үгүй хэлж болно шүү дээ. Тийм хүмүүс байдаг шүү дээ. Надад таалагдчихсан. Сүүлчийн тэмээний ачаа хүнд гэж их мэрэгэн үг байдаг. Одоо харин манай өнөөдрийн хамгийн сүүлчийн оролцогч Мөнгөн багныг шүүгчдийн өмнө хоолоо авчирч өөрийнхөө хоолыг үнэлүүлэхийг хүсэж байна. Өнөөдөр би болохоор нуусны махыг болохоор дотроос намтлах маягаар шаарсан байгаа. Дотор нь болохоор шанс бэлтгэхдээ би оронж, цагаангаа, сармис, тэгээ баг зэргийн тайм, тэгээ мэдээж үндсэн амтлагчдаар амталж дотроос нь ингэж амталсан. Ер нь наас талтай биш ерөнхийдөө Европ талтай хийсэн байна. За одоо миний урд бэлдсэн 5 өнөөдөр би төсөлт хийгээд 5 өнөөдөр тавлах байгаа. Энэ наадлын ногоон тавхтай юу юм? Энэ нугастайгаа идэх шнаа юм уу? Зүг те? Тийм нугастайгаа зүг. Нугастайгаа юу ийна чи? Энэ болохоор брокколи, васаби пюре. Брокколи, васаби пюре. Тийм пюре. Өөрөөр над нугастайгаа зогцсон гэж зориулж хийсэн юм уу? Эсвэл энэ хоёр өөр коорс юм ямар ч. Ерөнхийдөө 3 төрлөөл гаргая гэж бодсон л доо. Энэ ингэж бүтэн шарж болно. Дараа нь одоо ингэхдээ ингэж 3 курс 2 курс гаргаж болно гэж бодлоо. Энд чинь бол одоо ерөнхийдөө нугастайгаа зогцно гэж хийсэн. нугастайгаа тэр нь бас арай өөр. Тэр нь бас арай өөр. Окей. Ер нь энгийн гэсэн үг Гурван өөр байдаг. Тэгээ одоо би ингэж шууд тавглах байгаа л да. Тэрийн тэр цаанууд дээр тавих юм тий. Брокколи. Эндээс л харахад амсгаад бүр ингэ түлэж чадахгүй байдаг шүү дээ. Мөнгө магнаа жоо хурдтай юм. Шууд амсмаар байх юм. тактиктэй байна уу юу? Тэгэхгүй нүдэрээ цадчих шүү. Валентины хаалт цаадах 2 үйтэй 2 үйтэй. Бил малс. За ямар ч хэлсэн бол бас айгүй гоё харагдчих штэ тий. Энэ сэй чанаас авчих. Сэж алсан. Олсон. Эндээс юм хайвал юм гарч ирэн шүү. Тавгалт нь айгүй гоё бас айгүй сонирхолтой харагдчих. Тэгээд нөгөө энэ пюри ч айгүй сонирхолтой санагдаад байгаа байхгүй юу? Брокколи, ногоо, тэгээд Японы васаби тий. Тийм ерөнхийдөө ингэж нийтээр юм шиг ерөнхийдөө нэ алакарт маягаар ямар зүгээр юм уу гэж бодоод байсан. Чи яг болгосон температурын халуун боловсролтой яг ямар дэс. Ерөнхийдөө бол багаас тийшээ явсан байгаа. Гэхдээ 160 градус ерөнхийдөө болгоод баг гараацаас тэгээд төл сүүл рүү галаа жоохон өнгө оруулах маягаар гаднаас нь соусаа төрхөж өгч тэгээд жоохон криспи болох маягаар шажигнууртай. Тэр нь яг хизээ хийсэн бэ? Тэр нь болохоор яг сүүлийн нэг 15 минут хэд өргөсөн градус? 200 өргөсөн. Тийм болоод наа чин болоогүй байхгүй. Шажигнууртай. Гэхдээ ерөнхийд болсон хүлээгээл явцсан л та. Үгүй хаа. Би энийгээ үдтэй сүрхийн нэг ингэж шажигнууртай болгож бодоогүй. Ус шиг болгоё гэж бодлоо. За. Би тэрийг нь асуух гэдэг байхгүй. Тийм зорилго тийм байна. Шажигнууртай болгоёг бол наа чин доор 250 200 мөнгө оруулах гэж л байгаа. Энийг яг бид нар би харж ирсэн мэдээд болохоор үзэгчд гэртээ магадгүй ийм хоол хийж бодно шүү дээ. Тэгэхээр тэднээс бас ерөнхийдөө шажигнууртай биш. Ойлголоо. Энэ хоол нэлээд маргаан дэгдүүлж магадгүй дээ. Би муухай гэж хэлээгүй. Гэхдээ энэ нөгөө тий
амтны юм дээр. Тэгээ хүний яг яа жишээлбэл хүнд ямар зарим хүн таалах хүмүүс байж та зарим хүн таалахгүй байж хүмүүс байж магадгүй. Надад бол бодол угаа гэхдээ юу ч энийг итгэдэг. Нугасны амт бол айгүй гоё болсон байна. Болцсон нь бас айгүй сайн болсон. Гоё амттай, шүүстэй. Энэ нь болохоор их тийм сонирхолтой амт байгаа юм л да. Маргаантай тийм ээ. Бас нэг өдөр болгон амсаад байдгүй нэг тийм амт байдаг шүү дээ, тийм. Маргаантай. Презентацийн бол гоё. Ерөнхийдөө бол Тэгээ хоол бас нөгөө заримдаа энийг идчихээ би дахиж ирж идмээр гэх нэг тиймэрхүү юу байх хэвээр. Тэгээ тэн дээр жоох маргаан уушгүй. Сонирхолтой. Энийг бол дахиж бодож ямар хөө байлаа гэж дахиж ирж бодно л да. Мартчихад. Эсвэл хүнд одоо санал болгох ч юм уу тийм. Тийм ганц удаа нэг спешиалтэй ийм тав туршиж үзнэ гэж болно. Хүнд хаяа сонирн идэмээр санагдаж сонир энийг яах вэ та. Чи энийг хийж үзсэн урд нь. Хүмүүс нь ажил дээр нэг хийж үзсэн. Загс чи нугас хийж үзээгүй шилсэн шүү дээ урд нь. Нугас хийж цээжээр зөвхөн. Цээжээр зөв. Цээж нь аваад ингээ шараа. Тэгээ харин би асуугаад л энэ яагаад энэ чамд таалагдаад байна. Тэрийг нөгөө надад энэ нэг шүлсний ялгаруулаад тэрийг хийхдээ нэг мэдрэгдсэн байхгүй яг. Тэгэхээр васаби бол хилний үзүүрийг яаж тэ үзүүр дээр илүү үйлчлэгээ үзүүлнэ. Тэгээ одоо яг энийг идэж яхад чили бас байна тий өвөн дээр яадаг. За чили бол энд бол нэг сүртэй өөртөө оруулаад. Одоо энэ нугас ингээ сайхан шүүслэг тэгээ жоохон ингээд энэ сараны самтцсан байж идэл пак гэд васабигаар орж цавчуулж явах ямар шаардлага юм бэ гэж асууад байхгүй. Надад магадгүй өөр шүүгчнэр маань бас өөр бодолтой байж магадгүй. Тэгэхээр би чам тий чи өөрөөс нь тайлбар авах гэдэг байхгүй. Ихүүд хэв маяга ивдээ өөрөөр хийж хэв маяга ивдээ. За. Надад бол бас яг тайлбар бол өөрийнх нь зөв л байна л да тий. Яг хэв маяга ивдээ. Бас өөрөө яг тийм итгэлтэй биш байгаа ч гэсэн бас энийг ер нь үзүүлэе гэсэн аюул том зориг байл шинэлэг байхын төлөө. Жон fine dining бас зориг гаргаж бас хийсэн тий. За ямар ч үсэн энэ бол бас юм яриулна гэдэг чинь бас хоол нэсэд үү шүү дээ. Одоо соёлтой орныхан чинь италичууд юу те хоол идэж хоол яриад байдаг, маргааш идэх хоол яриад, өнгөрсөн хоол яриад, идэж байгаа хоол яриад. Ямар ч сонирхолтой юу байлаа. Тэгээ сэдв гаргаж сэтэл гаргаж хийж бодсон л та. Бидэнд шүүгч бидэнд бол бас нэлээ энэ ч яригдах юм байх баг. За маш их баярлалаа. Баярлалаа. Зориг гаргасан баярлалаа. 3 дугаар шат бол бус шатуудаас илүү хүнд байлаа. 1 2 дугаар шатаас илүү хүнд. Яван чангар ингэдэг одоо үе шат ахих тусам одоо ингээд хатуу болж байна. Саяны шатан дээр бол би жоохон бэлтгэл муу байсан. Тийм. Ерөнхийдөө бол миний анх ажиллаж ирсэн газар гэвэл Итали ресторанд ажиллаж ирсэн. Анх ч яг ерөнхийдөө бол хамгийн удаан доктортой ажилласан газар гэвэл Итали ресторанд ажиллаж бараг 3 жил орчим ажилласан. Тэгээд тэрнээс Итали ресторанд ажилласан боо тэрнээс болоод ч юм уу ер нь Итали Европ талдаа жоохон Итали газар дундад нийс Медитерранеан талдаа юу сонирхолтой болсон. Тэгээ 3 жилийн хугацаанд бол ер нь тэр ажил ресторан дээр юм ерөөдөө бол баг олон тоогоо солигдсон болохоор тэр олон тоогооч солигдсон тэр тоогооч солигдох болгоно миний солигддог болохоор тэднээс их сурах юм их байсан. Ер нь өгөөжтэй бидэрт ерөөсөн үнгүй цалинтай сургалтын төв мэтэл ер нь ажилладаг байсан бид нар. Гэтэ яг энэ удаар бол Аз ер нь олцоо хийлээ манай хоёр өсөлтөгч маань. Тийм тэрнээсээ би арай өөрөөр юм хий гэж бодоод жоохон Европ чиглэлээ хийсэн байгаа. Мөнгөн багны хоолыг би хийж яхахыг хараад за энэ жоохон бүтлгүүчлээ тэр нөгөө презентацийн би нөгөө тэр цаана шүү ийм пюрёг нь мэдээгүй байхгүй. Тэгээ нэг розмари аваад нэг манай ялхны мод барих гэж байгаа мó яаж байгаа юм бол гэж бодоод байсан. Тэгээ нэг байдгал нөгөө төмс хүмүүс ингээл яг нэг сонгодог маань. Тэгсэн тэгээд соус байгаа юу гэж хэлэх надад байхгүй хэлсэн байхгүй. Түрүү? Эсвэл соус хийж байгаа нь харагдахгүй. Тийм байхгүй хэлсэн байхгүй. Тэгэхэд бол яг ийм байсан юм байна л да. Ямар санаатай. Гэтэ ягаад чи надад бас тэр васаби сая тэр хоол дахиж амсмаар санагдаад байгаа юм. Нэг тийм идэхэд ийм биш мөртлөө тэр сонирн болгоч хайчаад хоёрын хооронд. Тэр дахиж нэг амс чинь нэг туршмаар санагдаад нэг идмээр санагдаад дөрж идмээр санагдаад байгаа. Тэгээ васабигийн хоол бүр хит хүчтэй байсан болол надад таалагдахгүй байх байсан баг. Тэг яг нэг халуунд боловсрууд орчдод васабины юу чинь хин гар. Ер нь л амт нь айгүй айтайхан таарсан байсан шүү дээ тэр нэг ногоон юуныхаа амт те. Тэгээ өөрийгөө тэр хамгаалж чадсан уу? Эсвэл ерөөсөө үнэхээр крипс би хийхгүй гэж бодсон уу?
Тэгээ уламжлах баяр. Уламжлах баярын бас нэлээд олон төрлийн юм хийж байгаа харагдсан те. Ерөнхийдөө олон 3 төрлийн соус хийгээд байсан. Тэр их дайжгүй байсан шүү. Тэр соус их дайжгүй байсан. Тэгээд бас нөгөө нугасны одоо тэр цэжийн хэсгийн тэр консистенц те. Одоо тэр бүтцэн бол аюу гоё. Ярьсан ч бас хангад яг гоё шажигнууртай болж таарсан. Тэгээд нөгөө шүүслэг мөслэг бол үнэхээр дайжгүй байсан. Үлзий бат болохоор ер нь бол бараг 20 бараг бүтэн өдөр хийдэг хоолыг 1 цаг 30 минут дотор боломжийн амттай өөрөө хэлээд би 80% хүргэсэн шүү гэж яриад байгаа байхгүй. Үлзий бат бол одоо үнэхээр бас үнэхээр бүтээлч хандах юм. Хийж байгаа юм болгондоо айгүй тийм детальны анхаарал тавьдаг. Тэр нь бас үнэхээр бас авууштай чанар байна. Таяр шүү. Гэгөө шүүн. Ялла хамт өрөө шүү. Ялла хамт өрөө. Үүргээч биелүүл. За юу ч гэсэн хэдүүлээ сайхан нэг дүгнээд үзээд хийх үү. Баалаа сайн харж байгаад өөртөө яаж байгаа тэгээд дараад нь цааш шийдээ. Магадгүй маргалдах юм гарч магадгүй. Хэцүү л байх. За өнөөдрийн өрсөлдсөн 3 тоогооч маань нугасны махаар хэрхэн гоё хоолны талаар хоорондоо өрсөлдсөн. Харин энэ нугасны махны дүн яг одоо гарцсан байгаа. За ингээд 3 тоогоочоо шүүгчнэрийнхээ өмнө урьж байна. Мастер тоогооч өрсөлдөөнт энэ нэвтрүүлгийн маань дөрмөн 2 нь үлдэж нэг нь гэртээ харихаар байгаа. Энэ удаад шийдвэр гаргахад бол үнэхээр амаргүй байлаа. Та гурав бол үнэхээр гайхалтай сайхан хоол хийсэн, үнэхээр бүтээлч байлаа. За дараагийн шатанд оролцох. Эхний одоо нэгдүгээр одоо хамгийн их оноо авсан хүний дуртай. Тэгэхээр тэр нь бол Үлзий бат. Дараагийн шатанд нь амжилт хүсье. Мөнгөн байгаа нь уламжлах баяр хоёр маань үнэхээр бүтээлч, шинэлэг санаатай сайхан хоол хийсэн. Тэгээд бид гурав хоорондоо ярилцаад оноогоо нийлүүлээд гаргахад нэг онооны зөрүүтэй гарсан. Тэгээд энэ нэвтрүүлэгт үлдээд цаашаа явах нь мөнгөн багна. Уламжлах баяр амжилт хүсье. Үнэхээр энэ өдөө хүртэл мундаг явлаа. Санаагаар бити өнөөрэй. Өөрийгөө улан цаашаа хөгжүүлээрэй. Чи чадна шүү. За. Над их олон шалтгаан байсан л да. Зорилго чиглэлж гэх юм уу. Ерөнхийдөө олонний танил болохоос одоо болно гэхээсээ илүүтэйгээр одоо ерөнхийдөө үеийнгийн одоо өрсөлдөгч нар маань ерөнхийдөө хоолны урлаг, хоолны арга барил, хийх техник ямар хөө төвшөнд явж байгааг олж мэдээ гэсэн зорилготой орсон. Энэхүү тэмцээнд ерөнхийдөө орох маш их одоо түлхэц болсон хүн гэх юм бол манай гэр бүлийн хүн, манай эхнэр маань ерөнхийдөө нэг өөрийгөө сориод үз гэж зөвлөсөн л да. Тэгээд өдөө хүртэл одоо 3 дахь шат хүртэл явсан дахь баяртай байна. За өнөөдрийн өрсөлдөөнт нэвтрүүлэг маань бол яг энэ төрөйд өндөрлж байна. 3 тоогооч минь нэг нь гэртээ харж хоёр нь цаашаа явах хэрэгтэй. Өнөөдөр бол маш хэцүү шүүлт байлаа. Шүүгч нарын минь хувьд. За дараагийн нэвтрүүлэг дээр ямар өрсөлдөөнтэй шоу болох вэ гэж та бүхэн хүлээж байгаа байх. Бүгдээрээ дараагийн нэвтрүүлгэн дээр дахиад уулзъя. Президент Масл чанарыг эрхэмлэгч хүн бүхэнд зориулав.
Президент Масл чанарыг эрхэмлэгч хүн бүхэнд зориулв. За өнөөдрийн манай мастер тоогооч тэмцээнд бүтэн нугсыг хэрхэн гоёор шарах вэ? За яг өнөөдрийн тэмцээнийг шүүхээр манайс шүүгч инхээ, шүүгч наригл, аман шүүгч дэми бэлэн суудалтаараа одоо тоогооч нарынхаа юу хийж чадахыг шүүхээр сууж байна. За ингээд манай тоогооч нар өнөөдрийн манай гол дүрийн баатрууд маань галтгоонд хэрхэн халуун уур амьсгал өрнүүлэх болоо. За ингээд манай тоогооч мөнгөн багна уламжлах баяр Үлзий Батнаар бэлэн болсон байна. За ингээд тоогооч нартаа амжилт хүсье. За манай тоогооч нарт 1 цаг 30 минутын хугацаа байгаа. Тэрэнд энэ хоолойдоо хийж дуусгах хэрэгтэй. За мөнгөн баг нь манай үзэгчдэд хоолой тайлбарлаад өгөөч. Одоо бүтэн нугасаар юу их саналтай байна? За ерөнхийдөө бол би яг эхлээд бүтнээр шарна. Дараа нь 2 төрлөөр 5 гэж үзүүлнэ гэж бодож байна. 3 юм одоо төрлөөр юм хийн гэсэн үг л дээ. Эхлээд бүтэн нугасыг ингэ шарж болно. Дараа нь хачиртай ингэж ууж болно. Дараа нь бас дахиад хачиртай ингэж болно гэж 3 санаа. Та энэ хоолыг өмнө хийжсэн үү? Нэг хийж байгаа үг. Анхны хоодоо хийж дээ, тий? Тий, ерөнхийдөө бол тий. Өнөөдрийн тэмцээнд шалгарч үлд. Харж ижлээ. Өөртөө итгэлтэй байх хаа. Гайг баха. Хооллоос шалтгаал. Өнөөдөр чиний хийж байгаа юмнаас шалтгаална тий. Гайг бол тэгэл гайг. За. За манай боловсрох баяр. Нугасны мах ямар стилээр яаж шарах гэж байна? Зөвхөн Европ маягаар. Европ маягаар? Тий. Тэгээ доомт юм да. Ерөөхдөө амтлал. Өмнө шарж байсан яг ингэж. Өмнө шарж байгаагүй. Ямар диш буюу ямар ширээнд илүү зохимжтой? Ерөөхдөө тэгээд 9 жилээ. Баярын ширээнд л. Зориулж хийн дээ. Тий. Ойролцоогоор хэдэн хүний порттой ч юм уу? За 6 хүн иччих баха. Тий. За. За нугасны махаар юу хийж вэ? Бээжин дак. Бээжин нугас. Монголчууд бид нар бол бээжин нугасыг маш сайн мэднэ. Гэтэ яг Улаанбаатарт яг гоё хийдэг бээжин нугастай газрыг бол бас сайн мэдэхгүй. Би бол чиний хувьд яг номс соны хөө. Номс сон. Монголчууд арга байхгүй. Баггүй. Ерөөсөө бээжинд ямар нугас идэггүй тэр нугас хийн гэсэн үг үү те? За. За амжилт хүсье. Маш олон төрлийн спайс амтлагч нар энэ орсон байна. Наад энэ дотроос ганцхан нугас айгүй сонирхолтой санагдчихэж байна. Яг би өөрөө бээжин нугасанд дуртай. Гэтэ би Улаанбаатарт бээжин нугас идэж үзсэн олон газар. Гэтэ яг бээжинд иддэг шиг ч юм уу те тиймэрхүү нугасыг хийж чадах болов. Энэ залуу яг бээжинд байгаа шиг хийх гэж. Тэр үеийг бас хүлээж байна. Бээжин нугасхийн Үлзий Бат гэдэг юм тийм. Бусд нь ямар вэ? Ер нь бүхлээрэн шарж байгаа. Европ аргаар шарж байна. Тэр зүйл маань одоо дотор шанцтайгаар шарах гэж байна. Ерөнхийдөө манай хүмүүс бол энэ манай эхний 2 оролцогч маань юмсан мэдэхгүй гэж хэлсэн шүү дээ. Урд нь хийж байгаа гэж хэлсэн. Тэгээ энэ хоёр бол сонирхолтой байна. Хэн бол итгэлтэй бээжин нугас хийнэ гэж шууд хэлж байна. Гэтэ бээжин нугас гэдэг чинь бол бээжин нугасаас ахуулаад аюултай шүү дээ. Сонгох хэрэгтэй. Цагаан бээжин нугас нь мөн үү биш үү те. Тэгээд тэр чинь бас хоног байх хэрэгтэй болсон байх хэрэгтэй. Тэгээ бээжин нугасын гол юм чинь сүмс харьс хоёр гадна харьс те. Тэр чинь маш криспи байх хэрэгтэй. Хүмсний завсар угаа тосыг хайлуулж зох хэмжээг нь алга болгох ёстой. Манай хөрөнд бэлтгэлтэй л байгаа юм. Ямар болох нь ханаарай. Сүмс нь хамгийн чухал. Миний хувьд бол ер нь тэгж ярьдаг юм байна ятууд. Тэр үзэгчид ч гэсэн бас хэлэхэд бол одоо энэ залуучуудын маань хийж байгаа нугасны үйл ажиллагаа маань бол камерт ажиглагдчихж байгаа. Та нар бас нугасаар одоо өөрсдөө гэртээ хоол хийхин санааг болсон залуучдаас аваарай. Миний бодлоор бол сонирхолтой хоол гарч иж магадгүй. Тий, одоо энэ 3 залуу ингээд хийж ин тэгэхэд 3 өөр арга барил сурна гэсэн үг шүү дээ, тий.
Тэгээ миний хувьд болохоор ягаад нугсыг үзэгчтэй бас сонг гэж хэлэх вэ гэж бодохоор манай нугс маань болохоор хямдхан байдаг байхгүй юу? Энэ зах тааны 12,000 төгрөг гэдэг. Энийг нэг 4-5 хүний порцуулгаж идэх бас их сонирхолтой. Тэгээ бас нэг бас яг цагаан мах биш. Тэ дахиад шуугаш юу биш. Бас жоохон хардуу тал лин талдаа махтай. Тэгэхээр ямар бас нөгөө болох температур нь бас дахиад шуугууд дахиад махыг арай жоохон доо. Ямар ч тач Бээжинд аваачих нүггүй юу харъя. Шинэ технологи сорий. Гэтэ ер нь манай хөлзөө хоёр ер нь бол их дайчин хэрүүлчих зарагчтай магадгүй энэ гайг Өөрийнхөө төлөө зогсдог, өөрийнхөө саналын төлөө зогсдог юм баггүй. За. Тэгээд бас их сайн тоогооч нар байгаа шүү дээ тий. Тэгээ бас 3 бас их аятайхан хоол гарах болов уу гэж бас найдаж байна тий. Одоо нугсны чи бас хамгийн чухал юм байна шүү дээ тий. Crispy Bears. Тэгжил хийж чадвал үнэхээр тасарсан Crispy Bears нугсан л байдаг байхгүй. Тоороноос гоё. Хийхэд шүү амархан шүү дээ бас гэхдээ. Тоороны шиг тоороны хасыг crispy болгох чи хэцүү. Crispy гэдэг нь шаржигнор гэж хэлээд байгаа. Шаржигнор. За ингээ үзэгчтэй та энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бол битгий суугаас олоор яг энэ дуустал үзээр энэ нэвтрүүлгийг яг жинхэнэ Бээжингийн нугс хийж гарах нь энэ хайс нь хэр гоё шаржигнт одоо амтлаг харагдах нь. Заавал үзээрэй. бас нөгөө хоёр маань ч гэсэн нөгөө хоёр маань болохоор бас Европ болон одоо дотор шантал шахсан нугс хийж байгаа. Энэ хоёр ч гэсэн бас маш сонирхолтой байгаа. Та энийг үзнээрээ та өөрөө нэг гарын олтоо бас үлдэн шүү. Үлзий Батын бол яг л Бээжин нугс хийдэг аргаар хэлж ин да. Лимон. Sichuan spice мөн үү тэр? Энд дэс байж та шишаа. Sichuan spice гэсэн. Sichuan pepper. Sichuan pepper мөн үү тий? Хаж юм уу? хүжүүгийн бэлтгэх юм байна шүү дээ. Тэгээ хузууг нь яагаад авчихсан? Ерөөдөө үзэн хэрэггүй. Хүжүүг нь арсын дотор нугна. За. Тийм болохоор өөрөө чи хувьд бол бас үр дүн бас сонирхолтой л байгаа тийм үү? Тий. Амтлагаа юугаар явж байгаа юм болов? За амтлагаа ерөөдөө давсан хэрэгцээр л явна да. Ингийн. Ачаар юу вэ? За ачаар төрөлөөр фреш ногоонуудаар ачаарлыг гэсэн баталтай байгаа. За энэ яг угаачаар яг яадаг юм бэ? Нугсны мах нь яаж нөлөөлдөг? Хальсан одоо хальсных нь гаднаас нь амт ороод нэгдүгээр хоёрдугаар crispy болгоно. Шаржигнуур болгоно. Тий. Хамгийн гол нь бас шаржигнуур нь байгаа. Энэ усан чинь зүгээр энэ амтлагч нар тэгээд өөр юм байхгүй юу? Энийг болгоцсон уу тий? Тэг хятад энийг хийхдээ одоо нэг яг энэ амтлагчнуудыг тосонд хийдэг штэ. Тосон тэгээд нөгөө вокондо тосоо буслах жагаад тэгээд нөгөө тосоо ингэ хийгээд байгаа. Нэг хэд юм те нэг 20 30 минут зогсон цаг байна. Тэгэхэд дагч өөр ингэ хөөгөөд гадна талаас яг тэнгуут нөгөө овонд ингэ. Дак яг юуг яадаг тусгай юм никл юм овонд юм 100 байдаг шүү дээ. 100 мохно шал өөр шүү дээ те. Тэгээ бас л хоолны соёл гэж те уус үндэстнүүд бас үнэхээр юм бас одоо хятад гэдэг дакийг тийм дэлхийд алдартай хятадыг төлөөлөх тийм хоол болгоход нь хөгжүүлсэн байгаа те. Уг нь түүхнийг сонь шүү дээ. Нөгөө ерөөсөө яг бекин такныг одоо ер нь бол дээр үеийн жор. А гэхдээ яг нэг ресторан гастрономд оруулахын тулд нэг яг тэр жороор хоол хийчихэд ресторан нээцэх гэж. Тэгээд бол 2 үлэг 3 сар яваад тэгээд дампуурхаад яг болохын наван дээр ямар ч нэг бизнесмен гэдэг ямар ч нэг хүн нэрдэг саяхан юм билээ. Тэр ягаал тэгээд тэрнээс хойш нэг 100 жилийн өмнө юм байлээ. Тэгээд айгүй алдартай болсон. Уяагаар хөлөөдийн ойж хэлбэрт оруулах гэж байна тий. За. Нугснаас гадна бас өөр юу хийх вэ? Тэр нугсаас шарах уу тий? Шаашаа да. Ачрууд авах тий. Ачрууд нь тий. Чиний нугснаас орцсон уу? Орцсон. Оо за. Зүгтээр шагнаж байгаа. Ямар аргаар шарах чинь да? Ерөнхийдөө бол баруун тийш Европ маягаар шарна да. Тийм. Ямар амтлагчаар амталж байгаа юм? Ер нь дотор нь оранж, цагаангаа сармис тэгээд юу клоу тестаранис хийж байгаа. За. Ерөнхийдөө бас яг энэ нугсны махыг чинь бол айгүй их тийм спайстай шаруулах гоё те. Тэгээ манай хэд бас бүгдөө л ер нь бол бас тийм ерөнхийдөө амтлагчаар. Гэтэ бас нугсны мах нь өөрийнх нь махны амтыг бас алж болохгүй л бас нугс мах. Өөрөөс ч. Тэр миний бодлоор бол бас манай хэд бас нэлээд бас бэлтгэлтэй те. Бас мэдээлэл сайтай байгааг шинжилтэй.
Дака яаж амтлсан? За дака ерөнхийдөө нэг хамтлагч хийсэнгүй. Давс бэрц. Мар зурын. Соус хийж байгаа юу те? Соус одоо энэ. За. Тэр тавьчаад. Чи нөгөө анхан шатны шалгаруулсан дээр нэг гахаан юу хийсэн шүү дээ. Тий. Нуруу хийсэн. Тэн дээр нөгөө амтлагаа энэ дээр нөгөө юу лээ хачир мачир дээр нэлээ жоохон хэтрүүлсэн байна гэлээ. Харин гэсэн. Тэрийг бодоод харин. Тэрийг бодоод яваад. Тэрийг бодоод яваа. Чи одоо юу чанагч байна? Брокколи. Брокколи васабитэй бүрээ. Васаби юу? Тий. Васабины кацаа. Брокколи васаби пюре. Энэ ч харин бас сонирхолтой сонсогдож байна. Брокколины амт васабитай. За манай Улаанбаатар хотын томоохон ресторан топ тоогооч нар номер 1 сонголтод ерөөсө президент үүдэг. Соус, хоолны шарах чарах, жигнэх бүх зүйлд бол маш их тохиромжтой. Президентийн хэрэглэж байгаа энэ кремүүд одоо энэ виппинг крем гэж ярьдаг. Виппинг кремүүдийг одоо энэ хутгаад өтгөрдөг гэдэг талаас виппинг крем гэж нэрлэдэг. Одоо манай монголоор бол сүүн крем гэж ярьдаг. За энэ юу вэ гэвэл бид нар сүүг өрмийг сүүг ингээд зөөлөн гал дээр ингээд манай хөдөөнийх маань болгоод аргалын гал дээр ингээд амрааж орхихоор өрөм маань загсдаг. За энэ процесс юу явж байгаа нэхэхээр хамгийн өрөмний дээд хэсэгт тослог хэсэг маань бол үлддэг. За энэ тослог хэсгийг нийтэд нь энэ хайрцан дотор хийцэн байдаг юм аа. За энийг бол соус, хоолн дотор холих, өөр нь десерт, амттанд бүх зүйл бас хэрэглэгдэх боломжтой. Тэгээ президент бол бас энэ хоолнд бол их дайжгүй хэрнэ. Та бол бас хоолныхаа урын санг сайжруулах гэж байгаа бол энэ крем, маслыг хоолндоо дайлан гоё маш сайн ашиглаж сурах хэрэгтэй.